За сайн байна уу? Энэ өдрийн мэнд өгье. Өнөөдрийн хичээл маань Монгол хэлний хичээл. За 3 дугаар сарын 16 мэгмар гараг сар өдрөө дэвтэртэй бичээрэй. Хичээлийн сэдэв зөөр үгээс эсрэг утгатай үгсийг ялган утгыг олгох. Хичээлийн зорилго өмнө үзснийг баттгах, зүйр цэцэн үгсээс эсрэг утгыг ялган ойлгох, шинэ хичээлээ баттгах, гэрийн даалгавар хийх гэсэн зорилготой хичээл. Өмнө үзснээ баттгая. За өмнө бид нар зүйр цэцэн үг, онцгой таавар, ертөнцийн 3 гээд ардын аман зохиолын баялаг өв сангаас авч ашигласан хичээлүүдээрээ. За өнөөдрийн хичээл дээр онцгой таавар болон зүйр цэцэн үгсүүд дээр ажилланаа. Харахад ойрхон, хазахад хол. За тэр юу вэ? Энэ бол гарын алга. Өдөр дөрвөлжин, шөнө гурвалжин. Гэрийн өрх байна. За эдгээр үгсээс харахад ойр, хол гэсэн хоёр үгийг өнгөөр ялгасан байна. За бас өдөр шөнө гэсэн хоёр үгийг өнгөөр ялгаж авсан байна. За эдгээр үгсүүд маань ямар утгатай болоод ингэж өнгөөр ялгасан юм бол хоёулаа эсрэг утгатай үгсүүд байна. Өнөөдрийн хичээлийн маань гол зорилго маань зүйр цэцэн үгсээс эсрэг утгыг нь ялган ойлгох гэсэн шинэ хичээл яаж байгаа. За шинэ хичээлээ үзье. За шинэ хичээлийн даалгавар 1. Зургийг ажиглаад шинж байдлыг нь нэрлээрэй. Эдгээр зураг дээр модод байна. За шинж байдал нь өндөр, нам моднууд байна. За дараагийн зураг дээр за хоёр тоглоомыг хэсэг болгоод харьцуулсан юм зураг байна. За эхний тоглоом цөөхөн, дараагийн тоглоом олон харагдаж байна. Алимны зураг. За алимнууд ямар хэмжээтэй харагдаж байна уу? За том жижиг хэмжээтэй харагдаж байна. За дараагийн зураг дээр харандаанууд байна. За зүйтэй эднэр маань урт богино харандаанууд байж байна. За энэ том жижиг урт богино гэсэн энэ үгнүүд маань хоорондоо эсрэг утгатай үгнүүд байна. Дасгал 2 дээр дараах үгсийг уншаад эсрэг утгатай үгийг нь бичээрэй гэж. Авах. За эсрэг утга нь өгөх буюу гээ гэсэн үгийг олгосон. За манай Монголын ард түмэн авах гээхийн ухаанаар хандна гэж ярьдаг байж байгаа. За даах гэдэг үгний эсрэг утга нь халууцах, уруудах, эсрэг нь өксөх, урт богино, том жижиг, залхуу, ажилсаг гэсэн ийм эсрэг утганууд байна. За эдгээр үгсүүд одоо сүүлд гарч ирж байгаа энэ үгсүүд маань ойролцоо утгатай үгнүүд маш их олонтой байдаг. За жишээл ажилсаг, хөдөлмөрч гэх мэт ийм үгсүүд, жижиг гэдэг үг гэхэд жаахан, бага, балчир гэдэг ийм ойролцоо утгатай үгнүүд байдаг. За эдгээрээс одоо тухайн үгтэйгээ яг яаж эсрэгсэж чадаж байна вэ гэдгийг нь харж сонгож авдаг юм байж байгаа. За дараагийн даалгаврыг эсрэг утгатай үгийг зөв холбоорой гэсэн 3 дугаар даалгавар байна. Өдөр, шөнө гэсэн хоёр үгийг эсрэгцүүлж холбосон байна. За хол гэдэг үгийг хол газар гэж холбох уу, хол ойр гэж холбох уу гэдгээ сайтар хараарай. За хол газар гэдэг юм бол энэ үг маань холбоо үг болчихж байна. Тийм учраас хол ойр гэж эсрэгцүүлэх хэрэгтэй болж байна. Сайн, муу, тэнгэр, газар, хүнд, хөнгөн, баян, ядуу, хурдан, удаан, халуун, хүйтэн. За амжиж одоо эсрэгцүүлж зураарай хүүхдүүдээ. Дэвтэртээ маш сайхан нямбай бичээрэй. За одоо энд гарч ирсэн үгсүүдийг ажиглаж харъя.
За одоо энд одоо үгнүүдийг багш нь таглалчихсан байж байгаа. Гэхдээ эдгээр үгсүүд маань хоорондоо дандаа эсрэг утгатай үгнүүд байна. За хэлэхэд гэдэг үгэн дээр ямар үг авч зөрүүг зохиож вэ? Хэлэхэд амар, хийхэд эсрэг утга нь амар гэдэг үгний эсрэг утга байгаа. За хэцүү, бэрх гэсэн юм санаагаар хийхэд хэцүү гэсэн энэ үгийг эсрэгцүүлэн амар гэдэг үгтэй эсрэгцүүлж зөрүүгээ зохиосон байна. За дараагийн зөрүүг хол явах гэвэл за хол гэдэг үгний эсрэг утга энд байх нь. За ойр гэдэг үг байх нь. Ойроос эхэл. Дараагийн үг нь эхийг хийх гэвэл их гэдэг үгний эсрэг утга нь бага. Багаас эхэл. За хүний ирээн дотроо могоон ирээн гадна. За хүний авир ариншин зан төрхийг амьтдын одоо гадаад өнгө үзэмж амьтдын тэр одоо байгаа гадаад шин чанартай эсрэгцүүлэн харуулсан энэ зөрөг байна. За дараагийн зөрөг унтаж мартах, уудгын шинж, санаж сэрэх, өөдлөхийн шинж. За үүн дээр хамтраад өнгөөр ялгаж тэмдэглэе. За багш нь улаанаар тэмдэглэе. За тэгвэл үүнийхээ эсрэг үгсүүдийг нь цэнхрээр тэмдэглэе. За миний хүүхдүүд энэ үгсүүдээ улаанаар эсвэл цэнхрээр ингээ өнгө ялгаад будаж болно. Хол гэдэг үгний эсрэг ойр гэдэг үг байна гэсэн. За их гэдэг үгний эсрэг бага. Хүний ирээн дотроо гэсэн. За тэгвэл дотроо гэдэг үгний эсрэг нь гадна. Унтаж гэдэг үгний эсрэг сэрэх. Санаж гэдэг үгний эсрэг мартах. Буруутгах гэсэн үгний эсрэг өөдлөх. За эдгээр үгсүүдийг хооронд нь ингэж эсрэгцүүлж зүйцсэн үгэндээ оруулсан байна. За ингээд зүйцсэн үг зохиогоод эсрэг утгатай үгнүүдийг авч ашиглахын хэрээр тухайн зүйцсэн үг маань улам сайхан төгс сонсогддог юм байж байгаа. Утга нь ойлгомжтой, харьцуулж харахад маш их боломжтой юм байдаг учраас зүйцсэн үгэндээ эсрэг утгыг маш их авч ашигладаг ийм ард түмэн байх нэ. За дараагийн зорилго руугаа шилжиж очие. За шинэ хичээл үзснийгээ баттгах гэсэн зорилготой үргэлжлэнэ. За эсрэг утгатай үгнүүдийг хэлээрэй гэж байна. Өдрийн эсрэг маань энд зураг дээр харагдаж байна. Шөнө. За энд хүүхд хаалгаа нээсэн эсрэг утга нь хаах. За энд охины зураг, энд эгчийнхэн зураг байна. Охин намхан, эгч нь өндөр байна. За дараагийн зураг дээр өгсөх уруудах буюу одоо зөв чигийг заасан ийм тэмдэглэл байна. За үүнийг хажуу тийш нь харуулж тавих юм бол бас баруун зүүнийг заасан ийм тэмдэглэл болдог байж байгаа. За энд хүү сууж байна. Эсэргээрээ бас босох гэсэн ийм үгнүүдийг бичиж болох нэ. За гэрийн даалгавар. Цэгийн оронд үг нөхчжээ. Ямар эсрэг утгатай үг үүссэн бэ? Ялгаж бичиж гэж байна. За үүнийг ашиглахдаа доотлын энэ хүснэгтийг эхлээд нөхөж бичих юм бол дараа нь зүйцсэн үгийг бичихэд илүү хялбар байх болно. За үнэн гэдэг үгний эсрэг энэх гэсэн үгний эсрэг утгатай үгнүүдийг ингээд дээр нь доор нь нөхөд биччихнэ. За түүнийгээ зүйцсэн үг зохиохдоо зүйцсэн үгийг
одоо орхисон үгийг нөхөж жижигтэй ашиглана. Сайныг дагвал сарныг л за тэгвэл юуг дагвал могоо хор байх вэ? Ямрыг нь дагвал могоо хор байх уу гэдгийг нөхөж жижиг нь байна. За даалгавраа сайн хийгээд ангийн Facebook Classroom-д илгээгээрэй. Хичээлдээ идэвхтэй оролцсон сурагчдаа баярлалаа. Баяртай.